За сайн байцгаана уу манайхаа. За Сэлэнг аймаг Сайхан сум Хөтөл хотноо за Малчин айлын хотноо дахин ирсэн байна. За мэдээж буянт мал сүрэг хонин сүргээс за захиалагчдын дагуу хүнсийг бэлтгэх гээд ирсэн байна. За мэдээж ганцаараа ажил амжихгүй учраас Хөтөл хотод байдаг аймгийн алдарт туяач Дааган гана гэдэг ахыгаа бас ирж туслаач хэмээн гойсны дагуу ах маань ирээд ингээд хамтдаа ингээд хонин сүргээ маш сайхан монгол аргаараа янзж төхөөрж бэлдээд за түүнээсээ гэдэс дотрын бүгдийг сайхан савлж аваад за цусаа бас аваад за гэргийн маань маш сайхан одоо монгол аргаараа одоо янзлаад бэлдээд за бүр гэдэсийн сайхан цэвэрлээд түүнээсээ бас илгэн хям за ирээлж гэдэг юм бас хийж өгдөг байгаа. За ингээд одоо сайхан гүзээгээ эргүүлж байгаа баасын сайхан чулуун дээр цахнаа. Тэгэл сайхан болгоод авъя шүү дээ. Чулуу авахгүй шээс багандаа зүгөө. Ой. Ой. Анкер бараг байхгүй болж байгаа. Харж байна. Бараг янз юм. За ингээд оюун томаалынхаа ашиг шимийг хүсэндээ хэрэгэлдэв да. Ингээ Монгол хүмүүс ч одоо хонин зүргнээс зооглож өөр хүмүүстэй ингээ сайхан хоол хүнсээ хэлж өгнө. Уянтаа сайхан уур наав ээж юм бас уян заяа гэдэг өөр хүмүүс ач зээнэрийн ингээд уянгаас нь бүтэж байна. Өөр хүмүүс ач зээнэр ингээд энэ сайхан аавхаа эцгийн хаан буян аашин сайхан аривжуулаад дэлгэрүүлээд явахнаас өөрөө хөхтэй бидний бас хамгийн одоо зөв зүйтэй хүн бахаа гэж байна. За юм гоё болсон. Малчин айлын юу одоо хоноо бичээчээд хаяа морой авчирсан. Тэгээ одоо ингээд хонныхаа ууцыг өхрийнхээ баас ингээд цэвэрлж байна. Одоо ингээд малчин төмний бол бас нэг одоо мад уруу хаан одоо энд явуулж байна. Бүгдийг өнцөд авахын тулд ихлээс одоо яруу туглаа тийжээж яруу тугландаас өвсөө өгж байна. Хүү ёстой мондог янз шидлээтэй. За ингэж л өвлийг одоо малчин төм маань өнтөд авдаг байгаа да. Ингээд өглөөнөөс авахгүйлаад өвчин бүрөө тасартал мал ахуйтайгаа ингээд үзэн шүү дээ. Хоноо төгөөрч гисэн. За одоо явцгаа. Баяртай манайхаа.